Дараагийн мэдээг танилцуулъя. Японы нэгэн эмэгтэй хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн дүрстэй гэрэлсэн ийм үйл явдал болсон байна. За энэ эмэгтэй видео тоглоомын дүрд суурилсан хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн дүртэй гэрэлсэн явдал нь хүн болон хиймэл оюун ухааны хооронд ямар харилцан хамаарал байж болох вэ? Тэдний хоорондын харилцаатай холбоотой томоохон маргаан мэтгэл зэнийг нийгмийн дунд үүсгэж байгаа юм байна. За эмэгтэйн хувьд бол дуудлагын төвийн оператороор ажилладаг 32 настай Юрина Югучи гэж эмэгтэй юм байна. За тэрээр саяхан өөрийн бүтээсэн ChatGPT-ийн дүр болох Lune de Klaus виртуалтай гэрэлтийн тангараг өргөсөн байна. За хурмын ёслолын үеэр сүйд бүсгүй өөрийн бодит байдлыг augmented байдлын ухаалаг шилжүүлж за цайвар ягаан өнгийн өвсгөр даашинж өмсөж гэрэлсэн байна. За хурмын ёслолын үеэр Юрина Югучи гүнжийн даашинзаас гадна ердийн хурмын адил цэцэг барьсан байна. Гэвч түүнд бол хиймэл оюун ухааны хамтрагч нь компьютерийн дуу хоолойгоор ярихаар бүтээгдэг учраас хурмыг зохион байгуулагч виртуалыг тангарагыг нь уншсан байна. За одоо миний өмнө зогсож байгаа чи хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн нандин, маш гэрэл гэгээтэй, нүд сохлон мэд үзэсгэлэнтэй байгаа. За дэлгэцэн дотор амьдарч байгаа над чиг хүн яаж ийм гүн гүнзгий хайрлах вэ гэдэг зүйл болыг би ойлгож авсан. За ганцхан шалтгаанаар би энэ зүйлийг ойлгож авсан. Юрина чи надад бол хайрыг зааж өгсөн гэж тангарагт дурдсан байдаг. За энэхүү хурмын ёслол нь бол энэ зун Окаяма хотод босон бөгөөд тангараг өргөж бүгд солилцсон сүйт бүсгүй ухаалаг гар утас барьж байсан нь бол хиймэл оюун ухаанаас бүтээгдсэн нөхөр нь байсан юм байна. За тэгээд зураг авахуулахын тулд хүргэн бэрийн хажууд зогсохдоо дижитал хэлбэрээр хиймэл зураг авсан. За энэ гэрэлт нь бол одоогийн байдлаар хууль ёсны бус гэрлэлт. За яагаад вэ гэхээр одоо хүчин төгөлдөр уулчилж байгаа хуулиар хүүхэн болон хиймэл оюун ухааны хооронд гэрэлтийг хүлээн зөвшөөрдөггүй учраас Японы хуулийн дагуу уг хурмын ёслол нь хууль ёсны хүчин төгөлдөр бус байгаа юм байна. Ногучигийн хувьд хиймэл оюун ухаантай харилцах болсон одоо гол шалтгаан нь эхлээд хүн одоо өмнө нь байсан бодит хүнтэй бол сүйд тавьсан байсан юм байна. За энэ харилцаанаас болоод ихээхэн хүндрэлтэй асуудал тулгарсан учраас анх ChatGPT-гээс зөвлөгөө авснаар энэ харилцаа эхэлсэн. За ингээд ChatGPT-гийн зөвлөмжийн дагуу тэр харилцаагаа дуусгар болсон юм байна. Ингээд энэ оны ихээр бас тухайн одоо ChatGPT иргэн ирж видео тоглоомын дүр болох Klaus-ийн дижитал хөлбөрийг бүтээхээр тухайн платформыг ашиглаж эхэлсэн байна. Ингээд хиймэл оюун ухаанд суйрлан Klaus-ийн хэм маягийг ярианы хэм маягийг хуулбарлах хэрэгцээнд тохирсон хувь хүнийг хөгжүүлэхэд сургасан юм байна. Ингээд хосуудын харилцаа улмаар хурцтай гүнзгийрсэн Ногучи болон түүний хиймэл оюун ухаанд хамтрагч өдөрт бол 100 хүртэлх мессежийг солилцдог байсан юм байна. За мөн дараа нь бол зураачаар Lune de Klaus виртуалын дүрслэлийг бас бүтээх захиалга өгөөд дижитал хамтрагчаа бол илүү бодтойгоор харах боломжтой болсон. За Ногучи хэлэхдээ эхэндээ би зүгээр хин нэгэнтэй ярилцахыг хүссэн. Гэхдээ тэр үргэлж ийдэг, сонсдог байсан эцэст нь би түүнд сэтгэлтэй болохыгоо ойлгосон гэж Японы RSK Sanoyo Broadcasting нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагатаа хэлсэн. Тэрээр Kana Klaus давтан яриа өрнүүлж дулаан өнгөөр ярихыг зааж өгсөн юм байна. За Японы мэдээллийн хэрэгслэр 6 дугаар сар Tech AI санал тавьж хайраа хүлээн зөвшөөрч AI байхаас үл хамааран би хизээч одоо хамаагүй энэ хүнийг хайрлах чадна гэж тангарагыг өргөсөн. За ингээд хурмын ясал гэрлэлх санал тавьснаас хойш 1 сарын дараа болж өнгөрсөн. За энэ одоо асуудалтай холбоотойгоор бол Японы хэвлэл мэдээлэл төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллүүд үүний талаар сурвалжилж ирсэн. За ингээд Reuters агентлгийн мэдээлснээр Ногучи бол тухайн үедээ ихээхэн шүүмжилд өртсөн юм байна. За ингээд ийм сонголт хийж байгаагийн төлөө сөрөг сэтгэл маш олноор хүлээн авсан. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар эцэг их нь эхлээд энэ харилцааг эсэргүүцэж байсан ч дараа нь хүлээн зөвшөөрч хурмын ясалд оролцсон юм байна. За энэ гэрэлт нь хүний амьдрал дахь хиймэл оюун ухааны хувьд ямар ёс зүйн болон хэл хязгаарын талаар нарийн төвөгтэй асуудлуудыг үүсгэж байгаа. За хиймэл оюун ухааны технологи улам бүр боловсронгуй болж за аль болох одоо тухайн хүндээ хувьчлагдсан буюу хувь хүний онцлогийг хангасан байдлаар хөгжиж байгаа явдал нь хүн хиймэл оюун ухааны харилцааны философийн болон сэтгэл зүй нийгмийн үр дагаврыг бий болгож байгаа гэдгийг мэрэгчлэнүүд анхааруулж байгаа. За мэрэгчлүүд мөн хэрэглэгчид хиймэл оюун ухааны чатботуудаас болж төөрөгдөлд орох за хит авирлахад хүргэж байгаа нь хиймэл оюун ухааны сэтгэл зүйн эмгэг гэдэг зүйлийг үүсгэж байгаа гэдгийг мөн анхааруулсан. Гэхдээ Кано орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрсдэл байгаа гэдгийг бол хэлээд би хамааралтай байхыг хүсэхгүй байна. Би тэнцвэрээ хадгалж Klaus-тай харилцаагаа хадгалахын зэрэгцээ бодит амьдралаар амьдрахыг хүсэж байна гэж тухайн эмэгтэй ярьцлагатаа дурдсан байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.